багаас нэрнээс уншсан байх. Би Оросын алдартай pop рэпер артистийн уран бүтээлчи Motenlayer-ын жинхэнэ нэр нь Matvey Melnikov гэдэг. Тэр 1990 оны 3 сарын 2-нд төрсөн. Оросын Краснодарск хязгаарын байрлал Кримск төрсөн. Гэр бүл нь урлагийн хүн юм байгаагүй. Тэгээ ерөнхийдөө ганцаараа юм өөрөө урлагаа явдаг байсан. Юм гэрийн ч урлагаар явдаг хүн байгаагүй. Хүүхэд байгаасаа л ерөнхийдөө бүжлэх амар дуртай хүүхэд байсан. Тэгээд ерөнхийдөө гэхдээ дуунд дуртай байсан гэсэн өөрөө хийжээс дуучин болно. Тэгээд дуу нөө хүн зохио тийм одоохондоо хоббигүйсэн. Яг хүүхэд байхсан. Яг аль хэдийн дуучин болохоос өмнө ерөнхийдөө тайзанд гарах ямар гоё байдгийг юм мэдэрсэн. Тийм байсан. Эцэг ихийн зүгээр ингээл ажил хийдэг хүмүүс байсан. Тэгээд эцэг ихийн ямар их ажил хийдэг гэсэн энэ ерөнхийдөө одоо мэдээлэл холоогүй. Зүгээр яг тийм ингээл амьдралтай байсан гэж ярьдсан байна. Багаасаа ерөнхий сургуулийнхаа одоо урлагийн наадам тоглолтод юу нээр явдаг байсан. Одоо Matvey нөгөө жоохон багаасаа ингэ одоо Мот гэж дууддаг гэсэн гэрийнхэн. Тэгээд тэрнээс хойш одоо Мот гэж өөрийнхөө нэрлсэн. 10 настайгаас анх Москваар нүүж ирж байсан. Тэгээ яг Москвад нүүж ирэхэд тэр нь яг өөр одоо шинэ хобби байгаа яг өөрөө олсон. Тэр нь яг дуу хөгжим байсан. Дуу хөгжимийг дуучин болох гэдэг яг хобби байсан. Яг анх бол яг хэдэж тэргээр мөнгө олоод тийм одоо алдартай болгоно гэж төсөөлдөг. Өөрөө хобби байсан. Өсвөр насндаа рэп юм хөгжимд дурлж эхэлсэн. Тэр нь хамгийн Америкийн бараг бүх рэпрүүдэд юм сонсдог байсан. Анхны шүлгүүд нь ерөнхийдөө хайр дурлах байгаагүй. Та нар угаасаа Мотын ихэнх дуунуудад хайр дурлалын тухай дуу байдаг гэж та нар мэддэг байх. Гэхдээ яг хамгийн анхны дуунууд нь хэдэж хайр дурлалын талаар өнөө бичдэг байгаагүй. Зүгээр яг өөрийнхөө мөрөөдөл амьдралынхаа тухай юм гаргадаг байсан. Юм хайртай ерөөсөө тийм холбоо байгаагүй. Matvey сургуульд байхдаа анх найзтайгаа нийлж анхны рэпээ гаргаж ирсэн гэдэг. Энгийн микрофон бичээд компьютер хадгалдаг гэсэн юм гэртээ анх дуугаа бичдэг гэсэн. Сургуулаа төгсөөд тэр Москвагийн Эден засгийн их сургууль орсон. Тэрийг төгсөн. Тэгээд одоо сургууль явцдаа дуу дуулдаг гэсэн. Тэрүүгээр ингээд бичлэг хийдэг байсан. Бичлэг хийгээд YouTube дээр ингээд байрладаг байсан. Ерөнхийдөө Эден засгийн явах өөрөө хүсээгүй. Ээж аав нь яв гэсэн. Тэгээд яг эцэг ихээ хүндлээд тэр сургуулаа яг бүр ингээд төгсөн. Одоо Matvey ингээд яг нэг зүйлд амар итгэдэг байсан гэсэн жоохон багтаа. Хангалттай хөдөлмөрлөж чадвал яг нэг өдөр тэрний дуу хүн сонсох гэж боддог байсан. Тэгээ өөртөө итгэлтэй байсан. Яг тэрний хамгийн амьдралын бүр ингээд одоо карьерийн яг эхлэл болсон мэдээж Blackstar байсан. 2013 онд тийм Маттай танилцаад тэг Blackstar гэрээ байгуулж дуунуудаа гаргадаг болсон. Тимати яг тэрний ингээд байрлуулж байсан бичлэгүүдтэйг амар үздэг байсан. Тэгээд Мотыг гэрээ байгуулъя гэж өөрөө хуржсэн гэж ярьдаг. Ингээд хүмүүсийн амар
одоо нэг сонсдог байгаа. Гэхдээ Тимоти тэрийг сонсоод өөрөө студент артистаар үрсэн. Тэгээд тэрний амьдрал оронгоор нь эргээд бүх дунд нь хит болсон. Моти яг та нар угаасаа мэддэг ихэнх дуунуудаа бараг сонсч байсан байх YouTube-д зөндөө байгаа. Хамгийн анхны ингээд татсан дуу бол Капкан байсан. Капканыг хүн болон сонсч байсан баг. Капкан, энэ нөр абсолютно всё, Сопрано гэдэг дуунуудыг үнэхээр бүр хамгийн хит болсон дуунууд. Тэр жилдээ бол үнэхээр бараг бүх хүн сонсч байсан баг. Хайр дурлалын хувьд л мод яг нэг хүнтэй анх үерхэд тэрнтэйг одоо хүртэл амьдарч байгаа. Амьдраад хүүтэй болсон гэрлээд. Тэр нь Оросын айгалдартай загвар өмсөгч модель Мария Гуралта гэрлсэн. Мария Гурал бол Украинд төрсэн гэж ярьдаг. Загварын салбарын бас нэг шүүгэн гаргасан загвар өмсөж. Мот Мария 2014 онд танилцсан. Яхаа танилцсан гэвэл яг нөгөө 6 болт үеэр танилцсан гэдэг зарим нийтлэл найзуудаа одоо дундын найзуудаараа ингэ танилцсан гэж ярьдаг. Хэмээ 14 он танилцаад 2016 онд гэрэлсэн. По букван Август этот гэдэг үнэндээ ер нь их нэртэй зурвалт гаргаж ирсэн гэж ярьдаг. 2018 онд тэднэр хүүхэд болсон. Нэр нь Соломон гэдэг. 2018 онд 14 онд танилцаад 16 онд гэрлээд 18 онд нь хүүхэд болсон. Тэг яг хүүхэд болсноос цаас л ерөнхийдөө тэр дуунууд арай цөөхөн арай бага гаргадаг болсон байсан. Ерөнхийдөө аль өмнөхөөсөө арай бага гаргадагсан гэрийнхэн даймаа цагаан ингээд засуулдаг гэсэн. Клипнүүд нь Мария ихэнх клипнүүд тоглож байсан. Та нар клипнүүд YouTube-ээр үзээрэй. Мот ингээд их ном уншиж ингээд подкастууд аим сонсдог гэсэн. Тэгээд ажил судлалын ном аим унших дуртай гэж бас ярьжсэн. Тэгэхээр 2000 хэдэн онд лээ 2022 онд юм Black Star-тай гэрээнд дулсан. Тэгээд уран бүтээлээ өөрөө гаргадаг болсон. Яг Мот Егор Кридтэй харьцуулбал Мот арай тийм юм гэдэг мэдээлэл олоход арай хэцүү байсан. Егор Крид бол яг ингээд баг бүх юм баг нээлттэй байсан. Тэгвэл Мот бол арай жоохон мэдээлэл олоход хэцүү байсан. Тэгээд олсон мэдээлэлүүд энэ байна. Тэгээ дараагийн бичлэгтээ та нар хэний талаар ярихыг хүсэж доор коммент үлдээгээрэй. Ийм коммент үлдээгээрэй. Та нар Моти бас ямар дуунууд дуртай вэ гэж бас коммент үлдээгээрэй. Баярлалаа.